29-р бүлэг. Дагуулуудтай элж. Генри Голдспер Марионтой уулзаад салсныхаа дараа өөрийгөө хамгийн их аз жаргалтай хүн гэж бодох учиртайсан. Гүнгийн хошуундан өөрийн хувьд бол хорвоод хамгийн сайхан бүсгүй хайр сэтгэлтэйгээ илчилж үнэн гэдгийг амласан хэрэг шүү дээ. Үүний чин дараа өөрийн аз жаргалтайд өчүүхэнж эргэлзэх хэрэггүй баймаар боловч Голдспер харин өөрийгөө тийм их аз жаргалтайд бодсонгүй. Хайр сэтгэлд бүсгүйтэйгээ ингэж уулзсан ярилцсандан баяр хөөртэй биш, харин ч их л гунигтай явж байлаа. Ингэж уулзах ёсгүй байсан. Яагаад гэвэл Марион Вэд өөрийн хайр сэтгэлд хүн байж болохгүй санагджээ. Тавиад алхам холдоод барааг нь дахин нэг харж гунигт бодлоосон хэсэг зур боловч салах санаатай эргэж харлаа. Яах гэж эргэж харваа. Эргэж харахынхаа өмнө гунигтайхаа явж байсан бол үзэж харсан зүйл нь голын бүр харлуулах нь тэр. Марион замаар орон гэлүүд өгсөж явлаа. Цагаан даашинцтай байсан болохоор харанхуй бүрэнхийдж тодхон харагдаж байсан юм. Гойлог төрсөн бүсгүй хөнгөн шингэн алхаа гიშгээг бахархан хар зогслоо. Жирэлтэл алхалсаар замын талаас өнгөрч явтал нь модон дотроос нэг хүн гарч ирэн араас нь алхалав. Удсан чгүй Марионтой зэрэгцэж очлоо. Холоос харж байсан өөрт нь тэр хоёр хөгжил баясгалтай ярилцж яваа болтой санагдав. Цайвар өнгийн хувцастай улаа өнгийн юм өрөөсөн мөрөндөн угалсан тэмэн хэрволын өдөн санавтортой өндөр оройт бүрхэн булгаатай хүн байлаа. Марионы дүү яасан ч биш. Яагаад гэвэл Волтер ийм өндөр биш. Аав нь гэхэд анайл биш. Мармад юггүй өргөлж бараа өнгийн хувцастай байдаг хүн. Бэлүүд өгсөн хоёр хажуугаараа туулайн бөөрийн модтойд сам толгоон оройд тулан Марион хамт яваа хүнтэйгэн газрын цагаанд гарч ирэхэд Голдспер тэр хүнийг танилаа. Скерти яг мөн. Түүнийг байна гэж танимагцсан хамаг биеийн хачин оргиж түүний минь амдаж байсан байх нэ. Тэгээгүү бол яалаа гэж модон дотор нуугдж байсан байх. Тэгэхээр яадаг хэрэг вэ? Араас нь очих уу? Түүнийг ингээд ганцаарах нь тэр муухай амтантай орхиод явж яаж болох вэ? Муу бузар амтан гэж дуу олдон дөрөв дэрийн өндийн морин зэргийн ахмадын араас гар зангитан зүхлээ. Түүний минь ганц зүгээрч вэ? Ганц харцаарч вэ гомдоосон байвал чинь үү? Чамтай өчигдрийн хөөсөн огт өөрөөр ярина гэж мэдэрэ. Ямар амар юм гихч вэ? Чон хон хоёр хамт явж өнө гэсэн үг шүү дээ. Байц. Юу гихч болж байна вэ? Өөрлөө нь хазааж тэгтэн хэрэн аятайхан байгаа янзтай өөдөөс нь харж байна уу та? Бурхан минь, ийм юм байж таарах уу гэж гаслав. Жадныхан бариулыг атхан авч морион давирлаа. Ухаантай хүлэг нь эдлэн тийш эргэн усгийсэн боловч Голдспер амын тэр дорн татаж зогсоогоод би чинь солиорч байна уу? Чимэнч гэсэндээ Хьюберт минь. Тэр минь юу гэж бодох юм? Ингээд ер нь би эргэж очиод юу гэх хэрэг болж байна? Ерөөсөө л тэнийг юм хийх гэж байна. Саяны тэр санагддаг үнэн байдаг юм гэхэд сэтгэлэн тэгж их зовоолсон, өөрийгөө тэгтлийн их зэмлсэн минь дэмэл байгаа биз? Гүүр хурцгээж явна. Тэр минь наатгасаа төрүүллээ. Зүхтаалаа шүү. Гэрийн зүг хэрэглээ. Наатах нь ганцаараа зогсоод хоцорлоо. Түүний минь гинтхэн хаяад зогтаана гэж бодоогүй явсан болтой доо. Марио минь, би чинь чамаага хардаж сэрдэн гомдоосон бол чамдаа ухаангүй хайртай дал тэр шүү. Өршөө хонгор минь, намаагаан өршөө. Чамаагаан хизээч хар буруу санаж мөрдөж мөшгөхгүй гэлээ. Ингээд морныхоо амыг эргүүлэн эргэж дахин харлагүй хашааны хаалган тийш давхилаа. Хаалгаар гарч улаан харгуугаар орон морины хар хурдаар жирэлгэж одов. Чулууч жалга тийшэн салдаг бэлчир дээр ирээд морины хаамыг татсан боловч тийшэн очдог зөргөөр эргэлгүй жолоогон сул тавин зогслоо. Өтгөн ногоон ойшуугын оройгоор цайран байгаа тэнгэрүүд харахад нь жаргаж байгаа нарны хүрэн улаан туяа арайч бүр арилаагүй бараамдж байгаа зүүн захт нь хавирган сар хадуур шиг сэрвэж байлаа. Цагаа гарган ойртуулан хараад харих хэрэггүй болоо шивдэ.
Аз жаргалтай мөч минь яасан ч амархан өнгөрөвдөө. Нөхөд маань цугларч гүйцэж байгаа. Тавар ашиг очиход яг таарна байх. Хьюберт минь чимэнч мөдхөн лалын толгой дэм буудлын агтны хашаанд өчийнхээ хоолтойд солгоно. Тэр нэг цонхны цаана бүсгүйхэн зогсож байна. Мариам минь мөн байна гэлээ. Бэлстро цэцэрлэг тийш нүур эргүүлэхэд нь туулайн бөөрийн молдын оройн завсар хоорондуур харшийн цонхнууд гэрэлтэн дээд давхрын хурц гэрэлтэй нэг цонхны хөшгөний хооронд бүсгүйхэн зогсож байгаа нь тодхон харагджээ. Жухам хэн болохын энэ холоос хэр баргийн хүн хэлж чадхааргүй байсан боловч Голдсберг харин Мариам байна гэж гойлог сайхан биеийн хэлбэр галбираар андуурлагүй танилаа. Энэд алдан удтал хар зогссноо уртаар санаалдаад Хьюбертийн жолоог хөдөлгөн цааш сажлууллаа. Жерит хийсийн эзэнгүй овоохоор ойртож очихт нь Григори Гартын олзон отдог байсан талан нурсан хуучин мубайшинг сар гэрэлтүүлсэн харагдав. Дээрэмчин түүний итгэлт нөхдийн нэгэн ч байхгүй. Тэднийг тогтоодог байсан шонгуудч алга болсон. Толгойлогчийнхон "Зогс! Гараа өрг!" гэд сандран зогсоосон замын улсыг үхтэл айлгадаг байсан тэднийг үнэхээр энд байсан гэж үнэмшгэд ч хэцүү болжээ. Тэр шөнийн сонин явдлыг санаад морин зогсоож эмээлдэрээ гэдийн тэнхэгэрэн инээж хөхөрөхт нь Хьюберт эзнэн дуурайх мэт хангантал янзгаалаа. Үнэхээр ч нийт нь хөрсөн чинь билүү? Тэгснэн эзэн хүлэг хоёул гэнтхэн дуушуугүй боллоо. Хьюбертийн янзгаахад нэг биш, нэлээд хитэн морь зэрэг янзгааж дуулдах нь тэр. Сэтгэлэн сэртгийсэн Голдсберг морин тогтоон чимээ чагналаа. Морьд улаан толгой талд янзгааж дуулдсан. Тэгтэж тэдний төвөргөөн тотхон сонсдож, хоёг дуулах хангар янгар хавралдаж дуулдахад морин цэргийн баг байна. Скертийн цэргүүд эксприжээс буцаж яваа хэрэг байлгүй. Хьюберт минь нуугдахгүй цаадуулч нь харж орхино гэд морныхаа амыг залан овоохон арын өтгөн ширэнг рүү орлоо. Мордын төвөргөн зэр зэвсхийн хавралдан улам бүр ойртон бүдүүлэг муухай үг яриа инээж хөхөрлөх дуулдаж эхэлснээр гэдэм морьтой хүн модон дундаас гарч овоохон өмнөх чөлөө рүү орлоо. 7 хүний нэгэн төрүүлж бусд нь түүний араас 2-2-оор зэрэгцсэн юм. Эхний хүн дарга говцтой, бусд нь жирийн цэргүүд харагдав. Овоохон тушаа эрцгээгээд даргын хаан морьныхаа амыг татхад цэргүүд зогслоо. Баг цэргийн дарга ардан явсан 2 хүний нэг рүү эргэж харан "Төрүүчээ, хааны элчиг дээрэмдсэн тэр газар энэ биш байгаа да. Төвний ярьсан тэр мөн нурсан башин мөн дөө. Жерет хийс гэдэг газар нь энэ байх. Та юу гэж бодож байна?" Гэхэд "Мөн шиг байна ноён ахмадаа. Мөн байхаас зайлахгүй. Бид эксприжээс гараад 4 бээр лав явсан. Тэгэхээр бид Бэлстро цэцэрлэг эндээс бараг гар сунгахад хүрэхээр ойрхон байх учиртай. Тэгэхээр энэ маань Жерет хийс гэдэг нь мөн байж таарна." Гэхдээ тэр муусан дээрэмчд өнөөшин алга байгаа нь тун тоогүй. Бүгдийнх нь гар хөлийг хүлж баглаад тууж авахын тулд ёстой яасан ч яах байсан юмсан. Тэгэж гэмэн тэдэнд тэгэж чармаа өсөглөвлсөн хөөх юм уу? Камфлийн санаа сэтгэлийг жаахан ч гэсэн засахгүй юу? Ердөө оймстой нь үлдээсэн гэж байгаа шүү. Хааны ордны хэнцрэрийн хөдөөхээр саран сарвалд оймсноос өөр өмссөн хувцсгүй зогсож байгааг харсан болоос гэд тачхинтал хөхрөөд саяхан хавьд морь янцгааж дуулдах шиг болсон доо. Тэр дээрэмчэд ор хоронгүй тэнэвэлчэд байсан бол бид тэдэнтэй энэ тааралдаж таарах байсан байж мэдхэлдэ гэд төрүүчийнхэн Кандипхон моригч дээрэмчснийг ноёнтон ахмадтаа мартаагүй үстэй. Тэгэхээр чинь тэр толгойлогч нь явган тэнж яваагүй морьтой сэлгүтж яваа байж магадгүй штэ. Гэхэд яалаа гэжтэй. Саяны янзгаадаг шөн бэлчээр тавьсан дараачны нэг муу ясан гэдрэг байж таарна. За, хөдөлцгөөе. Зөндөө саачаар хөлөө байна. Жерет хийс энэ мөн бол бид хөрөх газран одоохон хүрнэ. Урагшаа гэж тушаалаа. Дарга инхүү баг цэргийн дагуулан давхиж одлоо. Модон дотор нуугдж байсан Генри Голдсберг элэг догхийн байдгаараа инээж хөхөрсөн боловч цэргүүд мордын төвөргөн зэр зэвсгийн хавралдах дууч шимэнд болоод дуулсангүй. Эзэн хаантан скертэд дахиад нэг илчилгээжээ. Замдан алга болсон загтлан дахиад явуулсан хэрэг байх л да. Гэт тачхинтал хөхөрч хаантан түүнийгэн
Ахмадад хөргүүлэх гэж мөн чих мэрэж байгаа бол та. Энэ удаад бүр 6 зэрэгээр хамгаалуулсан илчилгээч шүү. Эдэн харин намайг чангахан ханиалгасан бол даргынхаа тэгж өнгөрч байсныг мартаад ухаан жолоогод зүхтаах. Энэ тэгж амарч авч чадахгүй байснаас зайлахгүй л дээ. Эзэн хааны морин цэрэг гэж өөрсдөө өргөмжилдэг энэ муусан барлагууд хоосоо амнаас цаашгүй хамгийн хулчгаар амьтад. Эргчлөөгөө зэр зэвсгийн хүчээр хамгаалах ёстой. Энэ бол эргчлөөтэй золох цорын ганц арга зам гэдгийг англичууд мань ухаарах цаг хизээ ирэх хэрэгв. Тэр өдөр эргчлөөний төлөө тэмцэгчид энэ муусан өнгөрөө амьтдыг хог шиг шүрдэн цэвэрлэнэ. Тэр өдөр хурдхан шиг л ирдэг болоос. Хьюберт минь явцгаая. Яарахгүй бол болохгүй. Эзнийхэн хөлийн үл мэдгхэн хөдлөхийг андахгүй мэдсэн Хьюберт ухсхийн улаан толгойн замаар орон сунсаар толгойн бэлээр уруудан Колнголын уудам хөндий рүү орлоо. 30 дугаар бүлэг. Лалын толгой. Лалын толгой гэдэг дэм буудал Колнгол Экспричийн хооронд аль алинаас нь хагас бэрийн зайтай байдаг. Тийш очих гэсэн хүн хуучин цагийн нэг өдөр гүүрээр гол гарна. Улаан зам дээр байдаг лалын толгой хуучин гүр шиг аль эртний дэм буудал бөгөөд загалмайтны аян дайны үед ч бий болсон байж магадгүй. Тэгээд жим хачин нэр ус өгсөн юм билүү? Энэ бол Скертийн Бейстрот цэцэрлэгт эрхийнхэн өмнөх шөнийг цэргүүдийнхээ хамт өнгөрүүлсэн тэр дэм буудал. Маргаашнаас нь хатамтны толгой гэдэг шин нэр устай болж өнөөдрийг хүрч байгаа үүдэн дээрх шин хаягийг Ууган Карлын хаанчлалын үед дэм буудлын эзэн байсан шудрах сайн хүн Бонифас хой хадаагүй. Харин удаа Карлын үе залгамжилсан үеийн хар өдрүүдэд дэм буудлын эзэн болсон баян жинэлэгээр хадсан юм. Шин эзэн Жеврис нь дэм буудлын арай илүү тохирохоор барахгүй. Илүү онохоор хааны толгой гэдэг нэр өгч болох байсан хэргэлдээ. Яагад гэвэл дээвэр дорн эмэрхүүг шивнэлдэж дуулах нь цөөнгүүгээр барахгүй. Ердийнхөөс нь шал өөр утга санаа оруулан чанга хэлж ярьж дуулдаг болоод байсан цаг. Эрт дээрвийн энэ дэм буудлын дөрвөн хан дотор цугларсан хүмүүсийн ярилцдаг, хуваалцдаг эдгэр үг яриа үжил бодол хаантанг бөндгөрөөсөн салгаагүй ч гэсэн салах өдрийг ойртуулсан байж мэдэх билээ. Генри Голдспринг лалын толгой дэм буудал орох ажилтай улаан толгойн бэл руу морины хар хурдаар бууж явах үеэр нэлээд олон явган улс 2-3-аараа овж цун Экспричийн гүрээр гарч мөн тийшин очиж явааг олж харж болох байлаа. Тэр улс өөрсдийн үүдэндээ хүлээж байсан эзэнтэй мэдлэн орцгоож харагдана. Энэхүү лалын толгой дэм буудлын оронг бүрхсэн гулдан хаалгаар энэ үдэш 50 орчим хүн орж шувтарлаа. Бүгдээрийн харчууд бүсгүй хүн ганц ч байсангүй. Тэр үеийн улс ямар ажил төрөл эрхэлдэг тус тусын тусгай хувцснаар өмсдөг байсан болохоор энэ улсын хэн ямар хүн гэдгийг хармагцсан хэлж болох байлаа. Үхрийн өг тус нэвтсэн урт түрээтэй ширэн гудалтай махны худалдааж доороос нь гурил болсон үсэх хуйсан шавгар цагаан малгайтай тэрэмчин өргөн өмд өмссөн өмнөрийн ширэн ингэрвч унжуулсан дархан хилэн өмдтэй майк хөлтэй оёлчин бас харагдав. Өндөр ороотой бүрхэн малгай тавьсан сайхан цэмбэн хантааз шар савхан гуталтай цав цагаан зах нудраг болсон ганган дэгжин улсч харагдах бөгөөд бүгдийнх нь өмссөн зүсэн бараг ижлэхнэр бодвоос эдүгэ худалдаачд гэдэг тохироогүй нэртэй болоод байгаа мухалган эзэд байна гэж танихад хэцүү биш байлаа. Орой үдшийн цагаар тэр тусман дулаан сайхан цагт энэ улстай лалын толгой дэм буудалд үе үе таарлаж болох бөгөөд дэм буудлын дарсны цойр ойр хавьдан нэртэй учраас Экспричээс ирдэг улс ч цөөнгүй. Харин өнөөрөө тэгээд бас үдэж болсон хон цугларсан улс Жеревсвэн зарцтай сайхан шар аригнаас ууцгаах гэж тохиролцсон биш. Хавьгүй чухал ажил явдлаар явж байгаа бололтой. Дор бүрийдэн их л ажилтай янзтай өөр хоорондоо аяархан ярилцахын дээр сэтгэл зовнингүй байр байдалтай байгааг нь ажваас маш чухал зүйл ярилцаж хэлцэж яваа бололтой. Салхинд жирнэг гарч яваа улс хогт биш. Ямар нэг ажил хэрэг ярилцахаар шийдцгээс нь элд. Дэм буудлын эзэн ирсэн хүн болгоныг үүдэндээ тосон дохио цангаа төдийхнөр мэдлж харагдах нь хачнаар барахгүй цанаа нэг учиртай. Яагад гэвэл дэм буудлын эзэн уг нь дуу цөнтэй хүн огт биш л дээ. Ирсэн улс жерхий хурууган атгаж зангидсан баруун гараан өргөн Жеревсхэн хамар омонд хүргэх шахаж байгаа нь бүрч гайхмаар.
Энэ нь ямар нэгэн нууц дохио дэм буудлын эзний хачин дохио зангаа нь орж болно гэсэн үг болтой. Ирсэн улс зочдын том өрөөрөө орлоггүй урт удмаар өнгөрөн мухрын санаа нэлсэн улс цуглархад зориулсан болтой өрөөрөө орцгоож дэм буудлын эзэнтэй тэднэр шиг тэгж баруун гараан өргөлгүй жирийнийг мэндэлсэн улс бол нийтийн өрөөрөө орцгоож харагдана. Эксприжээс дэм буудлын руу улс амьтанд цоврч эхэлсээр бүтэн цаг лав өнгөрсөн ч гэсэн ирж бас дуусаагүй янзтай. Энэ үеэр улаан толгой Денемийн талаас Херфилд айвар тосхны жимээр дээрхээс арай цөөн хүний бараа харагдлаа. Эксприжээс ирсэн улсаас ил дөр өмчсөн зүссэн байр байдлыг харвал тэр хавийн малчид тариачид болох нь тодорхойгоос гадна амины чинийлэг аж ахуйн ч цөөнгүй. Энэ олон хүний ихэнх нь зэгсэн холоос гарсан болтой Унамалтай ирсэн улсын дэм буудалд орцгооход гадаа хагтны том хашаанд скертийн бүхэл бүтэн баг цэрэгтэйгэн морилон хөлсөн мөнгөгүй хонож галайлгсан тэр шинийхөөс цөөнгүй морь шахацалдаж байлаа. Хамгийн сүүлд нам бүтрэх, ховцхонор, хуйг, удам сайтай сайхан хүлэгсэлтийг харваас тайж язгууртан байхаар нэг хүн ирлээ. Сар муухан ялтаасан шин харахад ч цог жавхаатай сайхан дөр төрх нам байдал нь яренгүй язгууртан хүн гэдгийг элтгэн. Дэм буудлын эзэн үүдэнд богинорч байсан улсын зарим нь энэ хүнийг анддаггүй бололтой ойртож очихт нь ам амандан хар морд хэмээн шимнэж дуулсан энэ үг ямар нэг эд шидтэй юм уу гэж бодогдуулна. Хар морд мориноос үсрэн бууж үүдэнд байсан улстай явуу тундаа толгой дохин мэдлэн тэдний хамт тавааран явж орлоо. Энэ хүнд эрхий хуруугаан атгсан баруун гараан өргөн дэм буудлын эзний нүүрэн дойртуулах хэрэг байсангүй. Урт хошуутнууд тандаачтыг шургуулахгүй гэж бодож олсон энэ нууц дохио Генри Голдспирийн хувьд бол огт хэрэггүй зүйл билээ. Өөрөнд нь болох учиртаа энэ цуглааныг толгойлох хүнийг дэм буудлын эзэн сайн танина. Голдспир төн рүү харж дуу шуугүй нэмсэглээд эднийд нэг ус удаа ирж байсан янзтай бүдэг гэрэлтэй гудмаар этгэлтэй тайван алхаллаа. Пэг дүүрэн хүн цуглараад дүнгэр дангар ярилцаж байгаа том өрөөний үүдийг шууд татахт нь олон хүний дуу шуугаан гинтхэн намдсан дахин шуугалдаж бүр хүржигнэлдэж дүнгэнэлдэж хөөрч баясцгааж эхэлсний дундаас хармард гэдэг нэр хэн бүхний сайн мэдэх өөр нэг нэр аль аль нь тодхон дуулдаж байлаа. Голдспирийн орж ирээд хүнд хаалга хамхихад олон хүний дуу гудамд сонсогдхон боллоо. Төрүүчин яриа хөрөө маргаан сэргсэн боловч бүгдийнх нь анхаарлыг аятайхан татж чадсан Голдспир яриа хөөрөөг зогтын шин заллаа. Эзэн хааны яриа цэргүй аашилж байгааг удаа дараагийн зарилгийг элен далангүй буруу шаасан Голдспирийн үг зарим хүний хувьд төр тэрсэлсэн зүйл мэт санагдаж байсан байж мэдэх боловч төвний төлсөн мөнгөөр халигд салхитал түгэж байсан шар айргийн ааганд урам зориг сэргсэн ус ам амандан энэ хаан уу намайг ингэж хохироосон, намайг тэгж гомдоосон хэмээн зангидсан гар гоцолзуулан хариугаан авна гэж хашгишж гарлаа. Лалын толгой дэм буудалд болсон энэ шөнийн нууц цуглаан дээр шинж тэмдэг нь ангуудаа ингэж илэрсэн тэр нэг зүйл нь их бодлоггүй нийтээрийн үзэж харсан нэн томоохон үйл явдал болж газар аван энэ цугларсан улсын нэлээд нь хожимын тэр нэг өдөр хаант нэг цаазар хороохыг өөрсдийн нүдээр үзэж харсан хэрэг билээ. Голдспир мориндон үсрэм мордож амын улаан толгой тийс заланган бурхан минь бурхан тэнгэр биднийг харж үзнэ хэмээн нууц цуглаан дээр үг хэлсэн пуритан хүн болгоны амнаас гарч байсан чихэнд нь одоо хүртэл цурайцсаар байгаа үгийг өндөр дугаар давтаад энэ улсын зориг шийдвэр төгс байгаад эргэлзэгцвэл алга. 10-аад жил дарлан доромжлогдсон өөдгүй муухай дарал өмөржилгийг таягдан хаяхад бэлэн байна. Дарлагчийг таягдан хаягчиг болно. Хэмжээгүй эрэхт хаант ёсыг халж хөөх юм уу англи орондон шудраг ёс тогтоон ард түмэндэн эрхчлөө эдлүүлэн жаргах аятайхан засаг төр байгуулах цаг болоод байна гэж дуулдав. Ингээд харин үнэхээр урамгүй зэвэн хөрсөн юм шиг нэмсгэлсэн над шиг ингэж боддог. Энэ санаа бодлын минь хуваалцдаг хүн улс оронд минь даанч цөөхөн байна гэж бодсных байлаа. Тухайн үед бол бүгд найрамдах ёс гэдэг үг хаяа нэг дуулдаг.
Ихэнх хүн эгдүүцэн инээмсэглэдэг, ухаан солиотой улсын амнаас гардаг утга учиргүй үг, хий хоосон хүсэл мөрөөдөл гэж тооцдог байсан цаг л да. Харин Голдсберийн хувьд бол энэ нь ухаан бодлын угаас иш үндэс авсан зүйл. Хүн төрлөختний зовлон жаргал хоёрыг заагалсан ширүүн догшин сүрлэг их зүйл цорын ганц үнэн үг гэсэн байлаа. Ард түмний сэтгэл зүрхийг Лод, мах цусын Страффорд эзэгнэн захирч, шулан сорж, эсэргүүцэл илэрхийлсэн Валдинсийг шашны шүүхийн элд ямар ч шүүх мөхгүйгээр тас цавчиж байсан тэр харгас гэрцхийн мөрдлөх авчлагын үед хүртэл хүн ардад эзэн хаантан бол бурхнаас заяасан эрх мэдэлтэд цорын ганц хүн хэмээн итгүүлэх гэж оролдог байсан харгас гэрцхийн этгээдүүдийн худал хуурмаг үг гэж Батнут итгэсэн итгэлээс нь юу ч салгаж чадахгүй ийм хүн цөөнгүй байсан юм. Цаг үе улиран өнгөрөвч жинхэнэ үннийг өөрчилж чаддаггүй болоод ч ийм хүмүүс хэзээ ямагт байсаар иржээ. Тойрог гэж юу байдгийн тухай ойлголтыг хүнд бурхан заяахаас өмнө тойрог тойргорон байсан. Бурхан хүнийг бий болгохтонч тэднийг эзэрхэг амьтдын иргэшээлд орох биш, харин өөрсдийн толгойг мэдэж яваасаа гэж бодсон хэрэг билээ. Гэтэл ийм биш угаан бурханы зарлиг хэрхэвч биш ээ. Тойргийг гүйцэд зурлаггүй дутуу орхивоос тойрог гэдэг битүү шугам байхгүй баталгаа бишийн адил эрт баларт дундад зунд идэвгэ алиндч жинхэнэ бүгд найрамдах шударгаас байгаагүй нь байхгүй байгаа нь түүнийг үнэхээр шудрах сайхан байгуул бишээ гэсэн баталгаа огт биш билээ. Гэтэл энэ бол жинхэнэ үнэн шударга ёс. Сайн сайхан хууль нойрхдаг болох цорын ганц байгуулал яриангүй мөн. Тийм биш гэх хүн гарч гэмэн тэнэг булгуу юм уу? Өөдгүй муу санаатай л хүн байж таарна. Ийм хүн энэ хорвоод өнөөдөр би гэж юу? Ийм хүн би гэж бодох ч хэцүү. Хэрвээ ийм хүн байдаг бол би ч гэсэн зохиолынхон энэ баатар шиг санаа бодлын минь хуваалцдаггүй хүн бас л байх юм гэж бодхоос гол гонсон гашуунаар инээмсэглэнэ. Хайрын сайхан энэ хүн минь эдүгэ инг тунх байсансан бол хүсэл мөрөөдөл нь хий хосон зүйл байгаагүйг нүдээр үзэж хараад юутай их баярлах болоо. Бүгд найрамдах хууль ёст байгуулалтсэлд устж мөххөн гэж зарим хүний хэлж ярьж байгаа нь харин ч тэдгээрийн мандал бадрал эхэлж байна гэсэн үгэ гэж яг л над шиг бодох биз юм. Бүгд найрамдах хууль ёс тогтоод 100-гаадхан жилийн өр үзэхэд 30 сая хүн түүхэнд үзэгдэж харагдаагүй үнэхээр лут их хүч болж хувираад байгааг нүдээр үзэж харах байсан. Хүн төрлөختөн дээр үеийн бурхан сахиусууд шиг эсрэг тэсрэг хоёр тал болж хуваагдаад өөр хоорондоо тэмцэлдэн тулцсныг үзэж харах байсан. Энэ 30 сая хүн ард эвлэлдэн нэгдэж хэмжээгүй эрхт ертөнцийн өдөөс аимшиггүй зөрөгтэй тэмцсэн болох цаг ирнэ гэдгийг ягштал ойлгож мэдэх байсан бизээ. Генри Голдсберийн хувьд бол бүгд найрамдах байгуул ялан мандна гэсэн итгэлэн Батнут болохын тулд ирээдүйг заавал харахын хэрэг байгаагүй. Яагаад гэвэл түүний энэ итгэл өнгөрсөн амьдралаас мөнхийн үннээс иш үнд завсан үнэн бат итгэл байсан хэрэг билээ. Нүүр царайдан тодорсон гашуун инээмсэглэлийн тухайд гэвэл хаан эзэнтнийг бурхнаас заяасан эрх даргатай хүн гэдэгт итгэдэг дүр үзүүлдэг тэр улсыг аль алийн өөрийн эрэхгүй жигшин зэвүүцэх үнэн чудрах сэтгэл зүрхийн эгдүүцэл зэвүүцлийн илрэл байлаа. Морныхон амыг ойн жимээр эргүүлэн эвэрлэг өвгөн модны хорвоо дэлхий дээрх хамгийн сайн сайхан хамгийн ойр дотн тэрхэн газрын өтгөн ногоо мөчрөөрөн халгалан байдаг тэр модныхон харалдаа очин очлон нүүр царай нь баргар хэвээрэн яваа харагдав. Ингээд ногоо нөмөрг доогуур нь орж зогслоо. Жолоо цулбууран сул тавин малгайган авч цагаан бэлийг уруулдан хүргэхдээ хамаг ухаан бодлын ганцаараа эзэгнсэн хайр сэтгэл өөр бусад бодлын үлдэн хөөсөн төдийгүй бүгд найрамдах ёсны тухай бодлын ч мартагнуулсан учраас юунич тухай бодхон боллоо. 31-р бүлэг. Дэнсийн охин. Дэгдэнсийн толгой хоргодог газрыг айлын гэр орон гэхэд даанч хэцүү. Ойн цагтаагийн охиныхоо хамт буруу салхинаас хоргодог хөөрхий тэрмүү урамжинд овоохоо гэдэг нэрж гоёдохоор. Салхишуур гарчлан хуйлран ирж хан тунгыг мөргөхүйхэн өмнө
Эргэн тойрноос нь хүрээлэн өтгөн их навч мөчрөөрөн хаацгаалж хамгаалдаг вебсийн шуган авраг том эвэрлэг моднуудад тулгаран сарндаг болохоор харин ч нөмөр сайхан газар байлаа. Цагаалаагүй сургаагнууд зангидан завсар зайлхааг нь шавардмар болж дээврийн торлогоор хүчсэн иймэрхүү жижиг сууц дээвэр нь өөрөөс биш. Эдүгэ Америкийн аглаг их ойн шуган хаанагтээ таарлаж мэдэх байхаа. Өргөн мөртөө ойн цагда өөрөн арай чамаа багтахаар хавчигхан хаалга, хар дугуулган жаазан суулгасан алгын чинийхэн шилтээ өнгөр хоёр цонх гаргажээ. Уг нь ногоо шогоо тарих санаатай байсан болтой боловч шиг зэрлэг өвс ургамлаар дөрсөн яажижсэн бургсан хашаанд жаахан хуурай гişүү түүж овоолсон хаашааш босгосон сарвчинд дайхандаа баригдсан нэгэн үгүй хаяа уяатай хогнов шүглэрсэн хоргоноос хотож Шотландын тай хоёрын дундаас гарсан зуудаг том нохой зохиож харагдана. Дигтенсих гэж нэг иймэрхүү айл бий. Ороод очиход ч яг л иймэрхүү ядуу зүдүүхэн. Шороогоорон шавар нь ялсан хан дуурахтай галдгооных нь өрөөнд савсуулга өрсөн давир, хямд үнтэй жаазан суулгасан модон барын хэдэн зураг хадсан. Нэг бодол сонгон, нэг бодол туулан арьс дүүжлээстэй. Хажууханд нь марл бугын шинхнэрэн арьс хайсан, нэг болонд нь хавхад занг, тор, загас, шувуу агнахад хэргэлдэг өөр бусад хэрэгсэл овоолсон. Нөгөө нэг болонд модчин хүний гол зэвсэг болох том харсвх гозойлгсон харагдана. Өрөөний голд эвэрлэг модон ширээ байрлуулж, эргэн тойронд нь дургас сүлжиж хийсэн суудалтай 6 сандал тавьжээ. Ширээн дээр нь шавар сав суулга өрөөстэй, газар хонхойлж 2 том чулуу суулгасан гал голомт байлаа. Гал догооны энэ өрөө өөр бусад өрөө тасалгааны ч өөр гүйцэтгэдэг бололтой. Үлдсэн 2 жижиг өрөө нь унддаг, нэг ор тавьсан, нэг нь овоо аятайхан, оронж цагаан давуу дэвсэн бүтээлгэр бүтээсэн. Нөгөө өрөөндөх орон дээрх сүрэлж игсэн дэвсгэрийг уранхай цорхой зотонгоор бүтээж бугын 2 арьс хайсан харагдана. Овоо гэж угаа тэр өрөөний ханны наан жижиг ширээ 2 сандал тавьж, ширээний дээхэнтэй хан руу шаасан зэвтэй тахир хитэн хадаасан дээр толны хагархай, хажууд нь зүүмүү хатгадаг зөөлөвч тогтоосон. Ширээн дээр гизэг үсний эгэл жирийн хавчаар сүлбээр жижиг сам, хэр жаахан суулсан хос цагаан давуу бэйли, хүүхэн хүний үсгэцэг нүүр царайгаа янзалдаг өөр бусад жижиг сажиг зүйл харагдаж байгаагаар нь бүсгүй хүний өрөө болох нь тодорхой. Энэ бол амбуд хоёулахнан амьд зуудаг, ойн цагда өвгний төрсөн ганц охин Бэттенсийн унддаг өрөө байлаа. Нөгөө өрөөнд диiхгүй өрөн унддаг хэрэгэлдэ. Өдрийн дүнд бол галдгооныхон өрөөнд хоёулсан. Гоо үсгэлэнт Бэт Марианна охин болж үжиглсэн баяраас хойш 3 хоног өнгөрсөн. Аав охин 2 галдгооныхон өрөөнд сууж байлаа. Тааваран эдэж явуулахаар тохолсон диiхгүй өмнөх ширээн дээр аяг шар ариг, шууны шарсан тавг дүүрэн мах, хэрчим талх өрөөстэй. Энэ бүхэн бол өвгний өглөөний цоог билээ. Эвэрлэг моддын оройн завсар зайлхаагаар гээгүүлэх нарны гэрэл, өдийн хоол идэх цаг ойртож байгааг заах бөгөөд Бэт өглөөнийхөө цаг аль хэдийн уусан, уртад зам туулж, шүн өрөө болсон хойно эргэж ирсэн Дик Бэлстрод эдлэнгийн цаг үд дунд болж байгааг зарлан 12 удаа хангинтал сүрэл дэвсгэр дээрэн унтаж орхисон байлаа. Охинтойгоо нэг ч үг солиогүй байсан ээлтэй. Миний эзгүй хагуур хүн амтан ирсэнгүй юу охин минь? Гэхэд ирсэн шүү. Эдлэнгээс нэг цэрэг 2 удаа ирээд явсан. Гэхдээ дургуйгаа янзтай цэрэг. Ямар ч өтгөрөн хийж юу амтан гэгчв. Юу гэж яваагаа хэлсэнгүй юу? Тантай уулзах хэрэгтэй явна гэсэн. Надтай юу да? Чи минь ойлгоогүй юм биш үү охин минь? Тэгжил өөрөө хэлсэн. Төөнийг чи өөрөө чинь харах гэж ирсэн байх гэж огтхон ч бодохгүй байна уу? Гэд өөдөөс нь сүрхий ажихад аавынхан энэ харцнаас жаахан айгуур ихсэн Бэт. Үгүй аав минь, намайг юун харахтай мантай. Аавтай ч уулзах хэрэг байна. Ахмад маань ярих юм байна гэж хэлүүлсэн гэж л хэлсэн. Тэр ахмад нь надтай юугаа ярих гээд байгаа хэрэг. Үгүй ерэн. Чамаа тэгээд юу ч цохолзуулаагүй хэрэг үү? Үгүй юу ч гээгүй. Өөр юм асууж барьсангүй юу?
Генри Голдсбергыг таньдаг уу? Гэр нь хаана байдаг юм гэж асуусан. Тэгтэн чи юу гэв? Аав таньдаг, гэр нь чулуу чалганд байдаг юм гэсэн. Царайлаг төрсөн бэт охин цэргийн хэлсэн ярьсан өөр бусад зүйлийг аавдан тоочих хэрэггүй. Өөртмөл хамаатай юм чинь гэж бодлоо. Аав нь харин тэр өхөндөө "Шүү болоод ингэж асуусардаг хэрэг. Юмыг аж мэдхэв. Голдсберг шалуухан шиг дуулах хэрэгтэй. Хурдхан шиг эдэж угаад явдаг хэрэг" гэж бөвтөнснөө. Уйл бас ирээ байстэй. Өөр чин Голдсберг тааралдаад танахаар очисон гэж байсан. Тэгсэн бас 2 удаа ирсэн. Дахиад хэрэгтэн цэрэг байж байсан. Түүнтэй юунаас ч болсон юм муудалцсан. Муудалцсан? Тэр дээ? Юунаас болоод муудалцсан байж таарах вэ охин минь? Хэн мэдхэвдэ? Уйл ерөөсөө л хинэгэн хүнтэй үг сольж явах юм харвал яаж свидмэд болдгийг аавтаа ямар мэдэхгүй штэ. Хичнээн зовлонтой гэж үүнээс хойш түүнээс цааш түнд ингэж толгой мэдүүлж байдгаа болий. Хэдий намайг яаж зовоосон юу гэсэн гэж бодно вэ? Тэр ерөөсөө ингэж байх ямар хэрэгтэй хий юм? Охин минь аан гэж вэ. Уйл вардвол чамд юу хэлэх гэснээ хэлэх хэрэгтэй хүн. Цаадах чинь ямар сайн сайхныг л хүсдэг хүн. Харин чимэн төвөнд хэтэрхий ширүүн дөрүн аашлах юм. Дотн сан хүнээч гомдохоор уурыг хөргөхээр үг хэлж ярьж байхыг чинь би ч дуулсан шүү. Наад ааш цангаан жаахан засахгүй бол Уилфорд нэг мэтгэд залхаж гүйцнэ гэж мэдээрээ. Нэг мэтгэд чинь өөр газараас эхнэр болохоор хүүхэн ирж хайхаар шийдсэн байх юм. Тэгвэл нь би мөн чих баярлахсан гэж бодсон бэд золтуйл ингэж хэлж орхисонгүй. Аавынхаа уурыг шатаана гэж мэдэж байсан учраас юу ч гисэнгүй. Уйл бид хоёр өнгөрсөн шин уулзсан гэвэс охин минь. Бид хоёр хэдэн үг сольсон. Манайхаар ирж чамтай уулзах чухал нэг юм хэлэх ярих гэж байгаа хэрэг байна гэж мэдсэн юм. Бэтийн царай гинтхэн барайсныг бодвол чухал юм гэсэн юун тухайг сайн мэдэж байгаа бололтой. Аав нь юучгүй ултал мөлжсөн ястай тавгийг өмнөөсөн холдхон аягтайган хоослоод "Алив охин минь, аавынхаа муу малгайг шидэн бороо хоёрыг аваад аль. Хөл дүүжилдэг ганцхан унаагаан өрчин боолгож орхисон явгаар л чулуу жалга орхоос биш. Харин Голдсберг өөрөө хүрээд ирж магадаггүй. Уг нь би эрт очих учиртай байсан боловч унтаж орхиж өөрөө жирж магадаггүй гэсэн юм. Хүрээд ирвэл нь аав танаад очиод өөрийнхөө нь эзгүй байвал дороон эргээд ирнэ. Зам таньж таарлаж магадгүй гэсэн гээрээ гэв. Охиндон ингэж хэлж загсан луттан бие хартаа хэрэг овоохонхон өмгөрхөн үүдээр багтаж ядан байж гараад Випсийн шуган гүн рүү орон чулууч жалга тийш алхлаа. Бэт аавынхаа далд ормогц жижиг өрөөрөөгөн гүйж орон урдгаар үсгэцгэн санд мэд самнаж гарлаа. Тавгнаас томгүй талины хагархай туссан үзэсгэлэнт сайхан нүүр царайнаас нь хүүхнүүдийн хөөрхөн муухайг хамгийн сайн мэддэг ялгадаг хүнч өөлхөн үнэхээр олдохгүй бизээ. Энэ хянгадуу хамар цогтой хоёр нүд өтгөн хар үсгэзэгтэй цэвэр цэга маягийн борхон царай чирэг гар хөл гойлог өндөр нуруутай бүсгүй бүстэй хүүхдийг шиг бие харыг харваас цанаал нэг аятайхны дээр авхаалчтай хөнгөн шинг янзтай. Генри Голдсбергийн хайр сэтгэлийг татаж чадхаар хүүхэн гэж Мариан Вэйд үнэлсэн. Уилфордд арай л аятайхантахаар бүсгүй байна гэж Генри Голдсбергийн бодсон байхад гайх хэрэг юм. Ороод ирвэл би гэдэг хүн нэг муу хуучин даашинцтай үсгэзэг минь гэж аавын муу гүүний сүүл шиг сэгсий цагсаас амтан байж явах хэрэггүй. Иймэрхүү янзтай амтан өөдөөс нь яаж харах болж байна? Өөрийгөө жаахан ч гэсэн өөдөнд татаж амжин байх. Энэ муу хэдэн хялгасыг ер нь яайтаа байз. Бас тэгээд өтгөн гэдэг нь янзлж өрөх гэж хамаг цагаа барна гэсэн үг. Энэ муу самны байж байгаа царайг олигтой тогтож өгнө гэж байхгүй шүү. Ингээд тогтчихгүй. Уилийн бэлгэлсэн энэ муу сам хугарвал хугарч л байг. Гоёлынхон ганц даашинзанд зах нудрах хатаад өмсөж өрхтөх хэрэг. Мариан Вэд авхан өмсдөг шиг гой биш ч гэсэн хаа очиж овоо зөгтөх юм. Тэгээд яг түүнийг шиг гой цагаан бэлээ байдаг болов? Тэр ч арай юу юм бэ? Миний энэ мө хоёр улаан гарт хитрхи гойдно. Хөөх юм уу хоёр гар минь хатуу хөдөө ажил хийж ээлж томхоос өөр юм үдсэн ч биш те. Харин түүний тэр хоёр гар тэгэхэд ээрүүл барьж үзээгүй байх та.
Муухай хоёр гартаа бэйли хийгээд нууж орхидог болж тэгж яасан ч болохгүй. Тосхны хүүхнүүдийн доог болж гүйцэн тэд ёстойн хэлэх ярихгүйгээр хэлж ширнэ гэсүг. Тэгэхээр хоёр гараа хормогчныхаа хараар хийж орхиод огт цухуулахгүйг л боддог хэрэг. Бэйтенси толны хагархаан өмнө гоёжгоод нь ганцаараа ингэж ярьж байлаа. Вейлфорд хоёр дахин ирсэн нөгөө цэрэг хоёрын аль нэгийг ороод ирж магадгүй гэсэнтэй ингэж гойсон хэрэг биш байлаа. Өдхөн хар үсгэзэгтэй үсгэлэнд энэ бүсгүй. Тэр хоёрын хэнд ч аятай харагдах гэж ингэж шадлааран гоёхгүй мэдээж. Харин огт өөр хүнд аятайхан харагдах гэсэнтэй тодруулан хэлбэл Генри Голдсприйн хардсыг булаах гэж хичээсэндэн энэ билээ. Аавда битгий таарлаас. Аавда таарлаж ярихвал тэдний очихын төвс болдог амтан чинь цааш нь дагуулад ирэлгүй гэрлүүн буцаагаад өөрөө дагаад явж орхино гэсэн үг. Тэгвэл тэднийх рүү очдог хоёр жижиг байдаг л да. Аав дөтөр нь дандаа явдаг. Тэр харин түүгээр огт явдаггүй юмдаг. Яна нохоо уцлаа. Хүн ирлээ шүү. Бурхан минь ховцнороо солиагүй ингэж байж байтал ороод ирвэл яана. Энэ муу самуу шүдэн богиндод ерөөсөө тогтож өгөхгүй. Үйл ядаж самны сайн мууг ялгадаг байсан бол арай олигтойхон самтай байгсан. Одоо ингээд аваа хайтайхан харагдана байх гэд толинд сүүлчийн удаа харан. Мариан Вэд аваа шиг гой сайхан биш гэсэн Дороти дээрлээс дор харагдахгүй байх гэж бодсноо. Нохоо дахиад хуцлаа. Яриангүй хүн ирж байна. Мөн байх гэлээ. Бэд чухам хэнийг мөн байх гэж бодсноо тодорхой хэлэлгүй. Галдгооныхон өрөөрөө гүйж орон үүдийн дэлгэж хаяад довжон дээрэн гарч ирж харлаа. Хэн ч харагдахгүй мөртлөн нохоо хуцсаар. Нохонхон худлаа барах хуцдаггүй. Тэгэхээр хүн ирэх нь ирж явааг сайн мэдж байлаа. Тэгээд ч хэн ирж явааг гадарлаа. Нохойн урд зүг рүү харан хуцаж байгааг. Чулуучалга ордог зөрг өөрийнхөөс нь ард ишин оддгийг бодвол ирж яваа хүн Генри Голдспер лав биш болж таарлаа. Тэгээд хэн нь ирж явдаг байна вэ гэж бодсон бүсгүй урам хугарсан янзтай царайлан Вейлфордынх л урд зүгт байдаг гэж бодтол нь тэр өөрөн модон дундаас гарч замаар орж ива харагдав. Бүрч баргар царайлан халаг минь түүнийг ирнэ байх гэж бодож байсан юмсан. Одоо түүнийг үнэхээр аавдаа уулзах гэж ирлээч гэсэн үйл бүү юм болж таарна гэсэн үг. Голдсберг цэцэг бэлгэлнээс минь хойш түүнтэй хардаад болохон байсан юм. Намайг хардах нь аргагүй гэхэд Голдсберг юу ч вдэ. Харин ингэхэд хардах үндэстэй байсан болоосаа. Тиймсэн бол уйл хичнээн харддаг байсан ч ёстой хамаа алга. Голдсберг ч тийм байх байсан. Өөрт минь тэр хайр сэтгэлтэйсэн бол өөр надад юу ч хэрэггүй байхсан гэж шимнэ зогссон Бэд ойртожва уйлыг хараад алхам ухарч үүдэндээ дөхөн урилга заллаггүй гээжний өдөөс огт тоогоогүй гүнхтэй харцаар ширтэж байснаа өөрт нь унаж гүйцсэн хар хүүгийн ердөөл сайн уу Бэд гэж урамгүйхэн мэндэлснэн чи минь хүн хүлээсэн юм шиг юу болоод үүдэн дээрээ зогсов? Намайг лав хүлээгээгүй дээ гэхэд өөрийг хараад өчүүхэнж баярлаагүйгэн нууж гэж бодлоггүй. Тийм шүү. Чамайг хүлээгээгүй. Чамайг хүлээсэн ирлээ гэж баярлсан хүн үндэ алга. Үүнийгээ би түрүүнд ирэхэд чинь ч хэлсэн. Дахиад нэг хэлж орхиё гэлээ. Хархуу хэнэггүй царайлах гэж хичээн. Чи ер нь өөрийгөө тун сөрхийн амтан гэж бодох юм? Намайг өөрт чинь болоод ирлээ гэж яагаад бодов? Дэнсэг бата уулзах ажиллагараад явж ойж болно штэ. Гэхэд аавдаа уулзах гэж яваавал тэр чинь байхгүй. Гэхдээ хаач яв? Чулуучалга орохоор саяхан явсан. Шугуй дундуур цэгцэргөөр явсан. Араас нь шалахын явбал амархан гүйцэн гэж явуулахын төс болохт нь. Тэр чарин болидоо чи минь. Надад нэг яарах явдал байхгүй. Аавдаа чинь уулзах ажил маань эргэж иртэл нь хүлээж болохоор л зүйл. Чамтай ч ярилцмаар нэг юм байна. Алийн болтол хойшин тавих вдэ гэж бодож байна. Хинк чи чинь энэ өглөөгөр юу гэгч нь болоод ингэж гойж гоож орхив? Өнөөдөр чинь бас ямар ч юм баяр болох юм биш үсттэй. Зах нэгддэг өдөр лав биш дээ. Чамдал тэгж гойж gooцсон харагдчихэл дээ. Үндэ бол гойсон gooцсон хүн алга байдгаараа л байж өндөг. Өөр банзал, өөр цээжвчил өмссөн байж байгаа биз? Яагаад гэвэл үнэхээр авахал Самбатай бүсгүй
Энэ удаа харин юу болоод ингэж гоёсон учраас шалтгаанаа тайлбарлах аятайхын бодоод олоогүй болтой төвчгт нь хархүү. Яагаад гэвэл чи өөрхөн хүлээгээд л тэр гэснээр хар хорн гинтхэн хөдөлж намайг тэгж амархан мэхлэхгүй шүү Бэттенси минь. Чиний бодож байгаа шиг тэнийг амтан арай биш. Чи хэнийг нь чи мэрнэ гэж ингэтлээ гоёжээ. Тэр нэг муу цэргийг хүлээсэн аа. Эсвэл чулуу жалганд суудаг тэр сүрхий ирийг үү? Төөний тэр улаан арьстан зарцыг ч хүлээж байгаа юм билүү? Бэттенси гол нь шилнэ гэж ямар байх биш. Торнд ч орж ил байвал жарахаа чамааг өмчин гэлээ. Ингэж хэлүүлэхийн муухагаар хэлүүлсэн бүсгүй нүур царай нь Менчитлийн улайж Вилфорд чи хаан гэж вэ? Чамууд бүхэл чамаас цаадахт нь ингэж хэлүүлэхгүй шүү. Өөр хэлэх юм байхгүй бол одоохон тонилж болно гэж шарлаа. Чамд уг нэг юм хэлэх гэж ирсэн бэт минь. Шалуухан салхын төс болсон илт хэлбэл хэлж орхиод явж үз. Юугаа л гэсэн амтан гэд хөлхөн гинт буулсан хар хүүгийн тэгвэл байна шүү. Бэт минь гэсээр дөхөж чамдаа хичнээн их хайртай сайнаа хэлээд яриад байх хэрэг юу вэ? Чи минь өөрөө мэдэн шүү дээ. Гэхдээ чиний наад амнаас 1000 төм дуулсан энэ үгийг энээс цааш сонсохыг хүсэхгүй байна гэлээ. Энэ удаа минийхээ юу гэхийг сонсох ёстой. Энэ бол эцсийн удаага хэлье гэж бодсон үг минь шүү. Яасан сайн бэ гэсэн бүсгүй үг ёжтой сонсогдсныг анзаараагүй хархүү. Бэт минь чи юу гэж хэлэх гэсний минь мэддэгч болоосаа. Өнгөрсөн чинь аавтай чинь уулзаад ярилцсан. Аав чинь ч зөвшөөрсөн. Амлсан. Юу гэж? Чамааг над эхнэр болгож өгнө гэж. Бэт харин тас инээж хөхрөн тийм үү? Тэгээд чи над дуулах гэж ирсэн хэрэг үү? Тэгвэл одоо миний юу гэхийг сонс. Чи надад хайртай сэтгэлтэй гэж 1000 төмөн удаа хэлж ярьсан. Өнөөдөр эцсийн удаа хэлнэ гэж амлалаа. Хичнээн ч хайртай сэтгэлтэй байлаа гэсэн тэр чинь надад огт хамааралгүй. Би чамд 1000 төмөн удаа энийг хэлсэн. Энэ бол эцсийн минь үг гэдгийг бас эцсийн удаа хэлчихье. Чиний ихнэр болохгүй, хизээч болохгүй гэдгийг эцсийн удаа хэллээ шүү гэлээ. Үнэхээр хатуу, үнэшгүй яхан аргагүй ингэж хэлэхэд нь Вилфорд гордлог бүр мөсөн тасарсан янзтай хунший зогслоо. Гэхдээ нэг их утсангүй Вилфорд ингэж нэг гомдож онцоогоод өнгөрөхөр хүн биш байлаа. Тэгээч сүхэн шүүрэн авч байдаг чадлаараа хий эргүүлэн тийм үү. Тэгвэл чи наад муу хар толгойтой гомдоорой. Миний эхнэр болохгүй бол өөр хэнийгч болохгүй гэж мэдээрэй. Бэттенси. Эхнэр нь болох гэж байгаа тэр хүний чинь өөрийн чинь ч ална гэж андгаалъя. Миний энэ үгийг битгий мартаарай гэж хашгичв. Өөрийн ирэхгүй айсан зэвн хүрсэн Бэт өөдгөө харамтан одоохон зайл. Өөдгөө энэ үгийг чинь сонсоёч хүсэхгүй байна. Одоохон тонил гэж шарлаад годгийн гертэн орж үүдэн тасхитлэн хамхилаа. Гологдож хоцорсон хархуу гаднаас нь харм худалчамтан чамд би үзүүлээд өгнө гайгүй. Тэглээгээд амьдаран арьссан хан хуулуулдагч бай хамаагүй. Хэлсэндээ хүрхтэл нэг хүрх юм шүү гэж занав. Ингэж муухай занад зүхэд сүхэ мөрлөн яажижсэн торлогон хашаан дээгүүр харааж гарan том алхалах зуран амьдаран арьссан хан хуулуулдагч бай хамаагүй. Хэлсэндээ хүрхтэл нэг хүрнэ гэж өглөж дуулдав. Овоохон үд онгойсонгүй. Бэт Вилийг эргээд ирж магадгүй гэж айгаад дотроос нь онцолжээ. Уурандаа Менчиж улайсан муухай нүүр царай цагаан хөмсөг дороос нь улаанаараа эргэлдсэн хоёр ногооннууд ямар ч зөрөгтэй хүүхнийг айлгахаар байсан хэрэг л дээ. Төвний овоо холдсон явааг цонхоорон хараад сая нэг тайвширсан бүсгүй ганцаараа ашгүй яваад өглөө. Ямар муухай амтан гихчвэ. Ийм ч амтан байж таарна гэж бодож байсан юм. Тэгэхэд харин аав намайг суулгах гээд байдаг. Ёстой үгүй шүү та минь. Юу гэснээр аавд бүгдийг хэлэх юм шүү. Тэгвэл даанч нэг юм бодох байлгүй. Ингээд нөгөө хүн маань ирэхээс өнгөр болтой. Түүнтэй уулзах боломж хизээ олддог бол доо. Михаил Гэгэний баярын өдрөөр магадгүй ч гэсэн тэр болтол өдий байдаг. Хаа нэгтэй санаандгүй тааралдаг юм гэхэд хэдүүг тухтай солилцож чадлаа гэж юу? Чулууч жалга орох ямар нэг шалтак олддог ч болоосой.
Намайг тэднийх рүү явуулах ажил аавд нь байн гардагч байгаасаа. Тэгдэг байсан чи яах чинь билээ дээ. Голдсберга над шиг нэг муу ядуу тариачин бүсгүйг тоохгүй байлгүй. Тоолооч гэсэн эхнэрийн болгож болохчгүй хүсэгчгүй биз? Тимч байлаа гэсэн хамаагүй. Тэр надад хайр сэтгэлтэй бол болох нь тэр гэж ярьж суулаа. Өөрт нь сэтгэлтэй харах үүтээ муудалцахын цагуур муудалж байх үеэр нь тагчиг болоод тайван хэвтэж байсан нохой нь учир зүггүй хуцхан тэр. Бэд сонгороо ухсхингийн нөгөө мохоо харамтан чинь эргээд ирж байгаа юм биш үсттэй гэж дуу олдон шогааж хараад биш байх нь нохоо маань өөр тийшээ хараад хуцж байна. Аав ирж байгаа мó? Аль эсвэл бурхан минь мөн байна. Яадаг хэрэгвэ? Үрдэ хот хонгойлохгүй бол эзгүй юм байна гэж бодоод эргээд явж орхиж магадгүй шүү дээ. Гэтэл би түүнийг орж ирээсэй гэж хүсэж байна. Гэсээр өөдрөгийн гүйж очин онсыг мулталж аятайхан онгойлголоо. Тэр чигээрийн гүйж гарах гэснээр боллоо. Аавын маань би юу гэж асуугаад байхгүй гэхээр минь орлого яваад өгч мэднэ гэж бодов. Өөрөө харин тэгээсэй гэж огт бодохгүй ороосой л гэж хүсэж байсан хэрэг билээ. Голдсберг явган ирж явлаа. Явган тусман сан гэж бодсон бэд цонхоор харан алхаж гიშгэж байгааг нь ажигланган хэдий дороод ирдэг болдоо хэмээн амьсгаа даран хүлээж суулаа.